Энэхүү модуль хичээл нь суралцсан түгээмэл загвар буюу UDL болон бүх суралцагчдын суралцахыг дэмжихийн тулд UDL зарчмуудыг сургалтын загвар тусгах зарчим өдөрдөмжийн тухай авч үзнэ. Хичээл нь 4 хэсгээс бүрдэх бөгөөд эхлээд UDL гэж юу вэ гэсэн танилцуулгаар эхлэх болно. UDL-ийг хэнд зориулсан бэ? UDL-ийн хүрээ хэрхэн зохион байгуулагдсан бэ? Дараа нь UDL-ийн 3 зарчим, суралцсан түгээмэл загварыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгон ашигладаг тэдгээрийн өдөрдөмжийн тухай авч үзнэ. Үүнд мэдлэгийг илэрхийлэх олон арга замууд, үйлдэл, илэрхийллийн олон арга хэрэгслүүд болон оролцооны олон арга хэрэгслүүд болно. Эхлээд UDL гэж юу вэ гэдгийг тайлбарлацгаая. UDL нь багш нарт янз бүрийн ангиудын бүх сурагчдын хэрэгцээг хангах үйс, сургах, сурах үйл явцыг уян хатан хандлагаар төлөвлөх, хүргэхэд туслах, бодит зарчмуудыг санал болгодог боловсролын тогтолцоо юм. UDL-ийг хэрэглээний тусгай технологийн төв боловсруулсан. Энэ нь уламжлалт нэг хэмжээ бүгдэд тохирно гэсэн сургалтын хөтөлбөртөө өрсөлддөг. Энэ нь багш нарын анхаарлыг дараах бодит байдалд мөн хандуулдаг. Суралцагчдыг хөгжлийн бэрхшээлтэй суралцах чадваргүй гэж үзэхэ болж харин сургалтын хөтөлбөр нь зарим суралцагчдыг сургалтын агуулгыг хүртэж суралцахад нь саад болж байна гэж үздэг. UDL-ийг хэнд зориулсан бэ? Суралцсан түгээмэл загвар нь өөр нас, туршлага, гарал үүсэл, сонирхол, сурах арга барил, чадвар бүхий бүх суралцагчдад туслах сургах хуй болон суралцсан талаар бодох арга зам юм. UDL-ийн тогтолцоог бий болгосон CAST-д бүрэн хүндэтгэл үзүүлэхийн сацуу бид UDL тогтолцоо нь 3 өргөн хүрээтэй зарчим, 9 өдөрдөмж, 31 хяналтын цэгтэйгээр зохион байгуулагдсан гэж хэлж болно. Эдгээр элементүүдийг хамттан авч үзвэл олон янзын суралцагчдыг дэмжих боломжтой тусгай, судалгаанд суурилсан практик үйл ажиллагаанд зориулсан уялдаа холбоо сайтай утга учиртай удирдамжийг бүрдүүлж байдаг. Бид одоо UDL-ийн эхний зарчим удирдамжийн тухай үргэлжлүүлэн ярина. Мэдлэгийг илэрхийлэх олон арга зам. Багш нар мэдлэгийг илэрхийлэх олон аргыг санал болгох ёстой. Суралцагчид тэдэнд хүргэж буй мэдлэгийг хүлээн авах, ойлгох арга барилаараа ялгаатай байдаг тул багш нар мэдээллийг уян хатан хэлбэрээр танилцуулах, зөвхөн сонсголын мэдээлэл өгөхөөс өөр хувилбар санал болгох, зөвхөн харааны мэдээлэл өгөхөөс өөр хувилбаруудыг санал болгох гэх мэт бодит арга барил, арга хэмжээнүүдээр дамжуулан ойлгох сонголтыг өгөх ёстой байдаг. Багш нар хичээлийн агуулгыг хүрэхдээ ашигладаг хэл, тэмдэглэгийг ойлгож боловсруулахад зориулан олон төрлийн практик сонголтуудыг өгөх үүрэгтэй бөгөөд үгийн сан болон тэмдэгтүүдийг тодруулах, өгүүлбэр бүтцийг тодруулах, текст, тоон тэмдэглэгийг тайлж ойлгох үйл явцад суралцагчдад дэмжлэг үзүүлэх, хэл, соёлын хоорондын болон эсрэг ойлголтыг дэмжих, олон мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл санаануудыг дүрслэн харуулах гэх мэт аргуудыг хэрэглэж болно. Багш нар суралцагчдын суур мэдлэгийг нь идэвхжүүлэх, олгох, хэв маяг чухал шин чанарууд, том санаа, харилцаа холбоог тодруулах, мэдээллийг боловсруулах, дүрслэн харахад чиглүүлэх, дамжуулалт ерөнхийллийг нэмэгдүүлэх замаар ойлгох сонголтуудыг өгөх ёстой. Одоо бид UDL-ийн 2 дахь зарчим удирдамжийн тухай авч үзэх болно. Энэ нь үйл болон илэрхийллийн олон арга хэрэгсэл юм. Суралцагчид сургалтын орчинд хөдлөж, зорчих, мэддэг зүйлээ илэрхийлэх арга барилаараа ялгаатай байдаг. Багш нар суралцагчдын хичээлийн материалд хариу үйлдэл үзүүлэх, чиглүүлэх янз бүрийн хувилбарууд, багаж хэрэгсэл, туслах технологи ашиглах, хандлтыг оновчтой болгох замаар бие махбодын үеийн сонголтыг өгөх ёстой. Багш нар харилцааны олон хэрэгсэл болон бүтээн байгуулалт, найруулгад зориулсан олон хэрэгслийг ашиглан суралцагчдын дадлага, гүйцэтгэл, шатлсан түвшний дэмжлэг үзүүлэх замаар өөрийгөө илэрхийлэх, харилцаанд орох хувилбаруудыг санал болгох ёстой. Багш нар тохиромжтой зорилгоо тодорхойлох,
төлөвлөл, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх, мэдээлэл нөөцийн удирдлагыг хөнгөвчлөх, сурагчдын агц дэвшлиг хянах чадварыг сайжруулах замаар гүйцэтгэх үүргийн сонголтуудыг санал болгох ёстой. Эцэст нь бид UDL-ийн 3 дахь зарчим ба удирдамжийн тухай авч үзэх болно. Оролцооны олон арга хэрэгсэл. Суралцагчид тэдний анхаарлыг татдаг болон сонирхдог зүйлээрээ ихээхэн ялгаатай байдаг. Тиймээс багш нар хувь хүний сонголт, бие даасан байдлыг оновчтой болгох, мэдээллийн их сурвалжийн хамаарал, үнцэн, үнэн зөв байдлыг оновчтой болгох, анхаарал сарниулах зүйлсийг багасгах замаар суралцагчдын сонирхлыг татах олон хувилбарыг санал болгох ёстой. Багш нар зорилтуудыг онцлох, сорилт бэрхшээлийг санал болгох, янз бүрийн эрэлт хэрэгцээ нөөцийг өөрчлөх, хамтын ажиллагаа, хамт олныг хөгжүүлэх, төгс эзэмшихэд чиглэсэн санал хүсэлтийг нэмэгдүүлэх замаар суралцагчдын хичээл зүтгэл тууштай байдлыг хангах хувилбаруудыг гаргаж өгөх ёстой. Багш нар урам зоригийг нэмэгдүүлж, суралцагчдын хүлээлт, итгэл үнэмшлийг дэмжих, хувийн даван туулах чадвар, механизм, стратегийг хэлбэрчлэх, тэдний өөрийгөө үнэлэх, эргцүүлэн бодох чадварыг хөгжүүлэх замаар өөрийгөө удирдан зохицуулах хувилбаруудыг санал болгох ёстой. Ингэснээр UDL арган өргөн хүрээний суралцагчдын хэрэгцээг илүү сайн хангаж, тэдний оролцоог нэмэгдүүлж, бүх суралцагчдын сургалгын амжилтыг нэмэгдүүлэх боломжтой болдог юм.